Эрчим хүчний салбар өнөөдөр зөвхөн цахилгаан үйлдвэрлэдэг тогтолцоо байхан болжээ. Харин дижитал технологи, хиймэл оюун ухаан бүс нутгийн интеграцид тулгуурласан эдийн засгийн өсөлтийн шинэ хөлбөр болон өөрчлөгдөж байна. Тэгвэл Монгол улс энэ өөрчлөлтөд хэрхэн оролцох вэ? Монгол улс эрчим хүч импортлогч хэвээр үлдэх үү? Эсвэл сэргээгдэх эрчим хүч экспортлогч орн болж чадах уу? Энэ асуудлаар бид яг одоо Филиппиний Манила хотоос Азийн хөгжлийн банкны эрчим хүчний салбарын ахлах захирал Приянта Вижиянтунгатай шууд холбогдож байна. Өглөөний мэнд. Миний эхний асуулт бол Азийн нэгдсэн эрчим хүчний сүлжээг боддоор хэрэгжүүлэхийн тулд Азийн хөгжлийн банк ямар ухаалаг санхүүжилтийн механизм ашиглаж байгаа талаар асуух байгаа юм. Тийм ээ, бидний мэдж байгаачлан альва хөрөнгө оруулалтын төслийн хамгийн чухал хэсэг бол санхүүжилт юм. Энэ тохиолдолд бид Пан Азийн эрчим хүчний сүлжээг их нэлээд шинжлэх сүлжээний системийн санхүүжилтийн талаар ярьж байна. Үүнд улс доторх хөрөнгө оруулалт болон бүс нутгийн холболтын санхүүжилтийг аль алийг нь зэрэг авч үзэх шаардлагатай. Энэ хүрээнд системийн төлөвлөлт, бүс нутгийн холболтын судалгаан зөвхөн тухайн улсын дотоод хэрэгцээнд бус, бүс нутгийн уялдаа холбооны алсын хараанд суурилж, мөн дотоодын эрчим хүчний системд нийцсэн байх нь маш чухал. Энэ л гол асуудал. Ихэвчлэн төлөвлөлтийг зөвхөн дотоодын хэрэгцээнд зориулж хийдэг. Харин бүс нутгийн холболтыг урьдчилан харж байгаа бол үүний төлөвлөлтийн үйл явцдаа зайлшгүй тусах ёстой. Ухаалаг санхүүжилт гэж юу гэсэн үг вэ? Энэ нь төрийн болон тусгаар тогтносон санхүүжилтийг ашиглан хувийн хвшлийн хөрөнгийг ашиглахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл төрийн хувийн гэсэн хоёр хэлбэрийн санхүүжилт бий. Бид эдгээрийн зөв хослол, зөв хэрэгслийг сонгож, оновчтой бүтцийг бүрдүүлэх ёстой. Ингэхдээ буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй санхүүжилт, батлан даалтын хэрэгслүүдийг хослуулан, төслийн санхүүжилт татах чадварыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ. Цахилгааны үнийг хүртээмжтэй түвшинд хадгалах шаардлагатай. Эцсийн дүндээ цахилгаан эрчим хүч хүн амд бүх хэрэглэгчдэд боломжийн үнэтэй байх ёстой. Зөвхөн хүн амын нэг хэсэгт эсвэл эдийн засгийн нэг салбарт биш. Бүх хүнд өрхүүд, үйлдвэрүүд, сургууль, эмнэлэг гэд. Хүн бүр энэ нь боломжийн үнэтэй гэж мэдрэх ёстой. Мэдээж хамгийн эмзэг орлого багтай өрхүүдэд зориулсан тусгай хөнгөлөлттэй тарифын зохицуулалт байж болно. Гэхдээ бололцоотой байдал өөрөө хамгийн чухал. Миний хэлсэнчлэн дотоодын болон бүс нутгийн холболтын санхүүжилт аль нь чухал. Мөн эцсийн дүндээ бусад бүс нутагтай холбогдох боломжтой. Бат бөх дэд бүсийн эрчим хүчний системийг байгуулах шаардлагатай. Ингэж ч Пан Азийн эрчим хүчний сүлжээ бодитоор бүрэлдэнэ. Энэ бүх асуудлыг маш нухацтай авч үзэх ёстой. Мөн Азийн хөгжлийн банк болон бусад хөгжлийн түншүүдийн ихтгэл дах байр суурийг ашиглан улс орнууд, дэд бүсүүд, бүс нутгуудын хооронд ийм харилцан холболтын асуудлаар хэлэлцээ хийх нь чухал. Ийм төслүүд дээр маш олон талын оролцогчтой ажиллах шаардлагатай болдог. Тэр утгаараа бидний оролцоонд итгэлцэл, найдвартай байдал нь Пан Азийн эрчим хүчний сүлжээг бодит болгоход маш чухал үүрэгтэй. Position or other MDB's position as trusted development partners and to negotiate between different countries, different sub-regions, different regions when it comes to this interconnection. You need to deal with a host of stakeholders, and that trustworthiness in terms of our involvement is very important when it comes to materializing Pan-Asia Power Grid. Аз даяар өгөгдлийн төвүүд маш хурдцтай олширч байна. Тэгвэл ийм байгууламжуудыг байгаль орчин дээлтэй жинхэнэ ногоон хэлбэрээр ажилуулахад Азийн хөгжлийн банк хэрхэн дэмжиж байна вэ? Тийм ээ, нэгдүгürt бид боломжтой бүх тохиолдолд цэвэр эрчим хүчний технологи нэвтрүүлэхийг зорддог. Эсвэл цахилгаан дамжуулах сүлжээгээр дамжуулан цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлтэй. Мөн бид цахимжуулалттай холбоотой бусад шийдлүүдийг нэвтрүүлэхийг эрмэлздэг. Цахимжуулалт нь эрчим хүчний системийн хяналт, гамшигын бэлэн байдалд ерөнхийдөө системийн ажиллагааны зардлыг бууруулахад ихээхэн үр ашиг авчирсан. Учир нь захим системтэй үед бүхнийг хэд урьдчилан нөөцлөх шаардлага багасдаг. Харин шаардлагатай нөөц хяналтын системд маш хурдан оруулах боломж бүрддэг. The overall costs have come down of system operations because
Мөн ямар нэгэн гамшиг ослын дараа систем унсан тохиолдолд дижитал системүүд урьдчилан таамаглал, уншиж, бусад олон үйлдэлийг хүнээс илүү хурдан хийж чаддаг учраас системийг хэвийн ажиллагаанд оруулахад илүү хурдан байдаг. Тиймээс бид эдгээр төрлийн технологи системийг нэвтрүүлж эцэст нь нийлүүлж буй цахилгаан эрчим хүчийг илүү цэвэр, нүүрс төрөгчийн ялгарл багтай, хүртээмжтэй, үнэтэй, найдвартай байлгах нөхцөлийг бүрдүүлэхийг зорж байна. Бид үйл ажиллагаанд энэ чиглэлийг ийм зарчмаар дэмжиж ажилладаг. Forecast and do many other things than human beings. So we try to bring all these different types of technologies and systems to make sure that eventually what we deliver in terms of electricity is cleaner, low carbon, affordable, secure, and all the buzzwords you can think of. That's the way we handle it. And that's the way we try to promote our operations here. Миний дараагийн асуулт бол эрчим хүчийн шилжилтийн механизм буюу ETM-тэй холбоотой. Азийн хөгжлийн банкны эрчим хүчийн шилжилтийн механизм нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг хугацаанаас өмнө зогсооход зах зээл суурилсан санхүүжилтийг хэрхэн ашиглаж байна вэ? Тийм ээ, эрчим хүчний шилжилтийн механизм бол манай бүс нутагт нүүрсээр ажилладаг цахилгаан станцын хэмжээ их байгаатай холбоотойгоор бий болсон механизм юм. Хэрвээ бид уур амьсгалын сорилтыг даван туулъя гэвэл энэ нүүрсний цахилгаан станцуудын өнөөгийн нөөцтэй хэрхэн ажиллах вэ гэдгийг зайлшгүй бодох ёстой. Тиймээс бид ETM-ийг нэвтрүүлсэн. Үүний гол санаа нь нүүрсний цахилгаан станцад хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчдад одоогийн санхүүжилтийг нь илүү хямд өртөгтэй их үсрээр солих боломж олгож, станцыг эрт хаа хурамшуул бий болгох явдал юм. Ингэснээр хөрөнгө оруулагчид анх төлөвснөөсөө илүү хурдан өгөөж хүртэх боломжтой болдог. Үүний үр дүнд тэд станцаа илүү эрт хаах сонирхолтой болдог. ETM-ийн үндсэн агуулга нь энэ. Бид энэ механизмыг зөвхөн нүүрсний станц төдийгүй Аз намхан далайн бүсийн бусад чулуутсан түвшээр ажилладаг станцуудад ч ашиглахыг зорж байна. Цаашдаа энэ механизм өөр бүсүүдэд улам өргөжин хэрэгжиж, улмаар бүс нутаг дахь нүүрс болон бусад чулуутсан түвшээр ажилладаг цахилгаан станцын нийт хэмжээг бууруулна гэж найдаж байна. Энэ бол үндсэн санаа. And we try to bring that not only for the coal-fired power plants, but for other fossil-fired plants too in in Asia-Pacific region. And hopefully this mechanism will keep on multiplying in different regions, and eventually will bring down the coal and fossil-fired power plant stock in the region when it comes to the operations. That's the whole concept. Монгол улс улирлын эрсдэс ялгаа ихтэй. Нүүрснээс өндөр хамааралтай гэдэг утгаараа маш онцгой сорилттой. Гэвч дэлхийн хэмжээний салхи нарны асар их нөөцтэй. Азийн хөгжлийн банкны хамтран ажиллах түншлэлийн стратегийн хүрээнд Монгол улс өөрийн хуучирсан дотоодын сүлжээг ухаалаг удирдлагад зориулсан шинжилгээд Азийн хөгжлийн банкны цахим дэд бүтцийн буцалтгүй тусламжийг хэрхэн ашиглаж болох вэ? Тийм ээ, миний дурдсанчлан захимжуулалт бол нүүрс төрөгч гүйжүүлэх үйл явцын маш чухал хэсэг. Энэ зөвхөн Азийн хөгжлийн банкны бос нийтээр анхаарч буй чиглэл. Таны хэлсэнчлэн Монгол улс асар их нар салхины нөөцтэй. Эдгээрийг цэвэр эрчим хүч үйлдвэрлэхэд бүрэн ашиглах боломжтой. Гэхдээ үйлдвэрлэсэн эрчим хүчээ системд холбож дамжуулах гаргалтын дэд бүтэц зайлшгүй шаардлагатай. Ихэнхдээ ийм их усрууд алслагдсан бүсэд, жишээлбэл говьд байрладаг. Тэндээс эрчим хүчийг ачааллын төвүүд рүү хүргэх хэрэгтэй. Үүний тулд ухаалаг цахилгаан дамжуулах сүлжээнд хөрөнгө оруулах шаардлагатай. Учир нь салхи нар бол тасалдан шинжтэй их усрууд. Хэрвээ цахилгаан дамжуулах сүлжээ болон эрчим хүчний системийн удирдлага ухаалаг биш бол ийм төрлийн эрчим хүчийг системд шингээхэд маш хүндрэлтэй. Учир нь эрчим хүчний систем амархан доголдож бүрэн унах эрсдэлтэй. Тиймээс энд захим системүүд болон бусад ухаалаг технологийн шийдлүүд маш чухал болдог. Монгол улс асар их сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй. Эдгээрийг хөгжүүлэх бүрэн боломжтой. Мэдээж үүнд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Гэхдээ энэ хөрөнгө оруулалтаар цэвэр эрчим хүчийг зөвхөн Монголын ачааллын төвүүдэд төдийгүй хил давуулан чулуутсан түлш дамгайлсан бусад улсын системтэй холбож ялгарлыг бууруулахад ашиглаж болно. So that's where digital systems and all sorts of other smart interventions in terms of technologies matter. And so Mongolia sits on huge renewable energy sources, and those sources can be developed. Of course, huge investments required for that. And those investments can be utilized
to bring this clean energy into the load centers, not only in Mongolia, but also across the border. And connecting it to other countries where the systems are dominated by fossil fuels to bring down the emissions. So it can be not only a benefit for Mongolia, but also a benefit for all neighboring countries and anybody connected to cross-border, regional power systems. Тэгвэл Азийн хөгжлийн банк Монгол улсын зүүн хойд Азийн эрчим хүчний сүлжээнд нэгдэх боломжийг хэрхэн харж байна вэ? Өөрөөр хэлбэл говийн цөлийг зүгээр нэг түүхий ашигт малтмалын их үүсвэр бос. Харин бүс нутгийн эрчим хүчний хуримтлуур болгон хувиргах боломж байгаа юу? Тийм ээ, Азийн хөгжлийн банк Монгол улсын ойрын болон урт хугацааны боломжийг маш өндөр гэж үзэж байна. Миний хэлсэнчлэн Монгол улс бүс нутгийн цэвэр эрчим хүч нийлүүлэгч болох чадвартай. Учир нь говийн цөл нар салхины асар их нөөцтэй. Үүнийг зүүн хойд Азийн эрчим хүчний системийн харилцан холболт, өөрөөр хэлбэл NAPSI төслөөр холбох боломжтой. Мэдээж эдгээр нөөцийг ухаалаг дамжуулах сүлжээ болон хиймэл оюун ухаан ашиглан системд холбох хэрэгтэй. Учир нь тасалдан эрчим хүчний их үүсвэрийн хамгийн том асуудал нь тогтворгүй, урьдчилан таамаглахад хүндрэлтэй шинж чанар юм. Энэ нь эрчим хүчний систем тогтворгүй байдал үүсгэж улмаар системийн уналтанд хүргэж болно. Хэрэв системүүд хоорондоо холбогдсон байвал доголдол нь зөвхөн Монголд бусад улсад ч дамжин нөлөөлж болзошгүй. Үүний хамгийн ойрын жишээ бол Европт Испаний эрчим хүчний системд гарсан доголдлууд байна. Ийм эрсдлээс зайлсхийхэд тулд цахимжуулалт болон хиймэл оюун ухаан ашиглаж үйлдвэрлэлийн хэмжээг аль болох оновчтой таамаглах хэрэгтэй. Мөн зай хураагуурт эрчим хүч хадгалах систем, ус шахаж хуримтлуулдаг усан цахилгаан станц. Эсвэл усны эрчим хүчний хуримтлуур бүхий байгууламж зэрэг хадгалтын шийдлүүдийг нэвтрүүлж системээ бэхжүүлэх шаардлагатай. Тэгсний дараа энэ үйлдвэрлэсэн эрчим хүчийг Монголын эрчим хүчний системд улмаар NAPSI-д холбож болно. Ингэснээр NAPSI-д холбогдсон бүх хооронд үр ашиг өгч бүс нутгийн эрчим хүчний системийг цэвэржүүлэхэд туслана. Then of course that generation can be connected to the Mongolian power system and then across to the NAPSI eventually, and that helps all the countries connected to NAPSI and therefore cleaning up the regional power systems. Миний сүүлийн асуулт дунд хугацааны алсын хараатай холбоотой. 2030 он болон түүнээс цааш харуул Азийн хөгжлийн банк Азийн орнуудыг ногоон улс төрөгчийн чиглэлээр хамтран ажиллахад нь хэрхэн дэмжиж байна вэ? Тийм ээ, ус төрөгч. Тэр дундаа ногоон ус төрөгчийн тухай ярих хэрэгтэй. Бусад төрлийн ус төрөгчч боломжтой ч бид ногоон ус төрөгчид төлөвлөх ёстой. Ногоон ус төрөгч нь сэргээгдэх эрчим хүчний их үүсвэрээс гардаг. Ус төрөгч бол эрчим хүч тээвэрлэгч юм. Энэ нь ялангуяа урт зайн тээвэрт ихэнхэн ач холбогдолтой. Учир нь урт зайн тээвэрт зай хураагуурт эрчим хүч дангаараа хангалттай шийдэл байж чадахгүй бий. Батарей тодорхой хэмжээний зайдал эрчим хүч хадгалдаг. Харин ус төрөгч нь илүү урт зайн тээврийн шийдэл өгч чадна. Мөн алж үйлдвэрийг нөөц төрөгчийн ялгаруулалт болгоход чухал. Бүх үйлдвэрийг шууд цахилгаанжуулах боломжгүй. Зарим салбарт өөр төрлийн эрчим хүчний их үүсвэр шаардлагатай. Энэ утгаараа ус төрөгч бол эрчим хүч тээвэрлэгч бөгөөд цемент, бордоо, урт зайн тээвэр зэрэг эдийн засгийн олон салбарын нөөц төрөгчийн ялгаруулалтгүй болгоход ашиглаж байна. Үүнээс гадна ус төрөгч нь улс, орон болон бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх нэг хөшүүрэг болдог. Энэ нь чухал. Гэхдээ нөгөө талаас ус төрөгч одоогоор өндөр өртөгтэй хэвээр байгааг бид маш тодорхой ойлгох ёстой. Түүний өртгийг бууруулахын тулд сэргээгдэх эрчим хүчний зардал цаашид ч буурах шаардлагатай. Ус төрөгч үйлдвэрлэхэд шаардлагатай бусад байгууламжийн зардалч мөн буурах ёстой. Түүнчлэн улс орнуудын хувьд ус төрөгчийг үйлдвэрлэх, ашиглахтай холбоотой бодлого, зохицуулалт, стандартууд бүрдэх ёстой. Энэ бүх зүйл зэрэгцэж байж л ажиллана. Азийн хөгжлийн банкны зүгээс бид одоогоор энэ чиглэлийн суурь бэлтгэл ажлыг төлхөө хийж байна. Өөрөөр хэлбэл улс орнуудад ус төрөгчийн стратеги, зохицуулалтын орчин, бодлого, стандарт боловсруулахад нь тусалж байна. Эдгээр нь бидний идэвхтэй ажиллаж буй гол чиглэлүүд. Ус төрөгч манай хөгжиж буй гишүүн орнуудад нэн даруй биш юмаа гэхэд ирээдүйд арилжааны түвшинд хэрэгжин гэдгийг харгалзан бид тэдгээр улсыг түүнд бэлтгэх ёстой. Энэ зорилгоор бид засгийн газрууд, хувийн хэвшил, олон улсын түвшүүдтэй хамтран техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж, ус төрөгчийг эдийн засгийн салбаруудад бодитоор ашиглах, хэрэгжих үйс бизнес загварыг өргөжүүлэх
чиглэлээр ажиллаж байна. Учир нь ийм өндөр өртөгтэй эрчим хүч тээвэрлэгчийг хувийн хөгжлийн санхүүжилтэнд тохиромжтой. Хэрэгжих үйс болгохын тулд инновацтай бизнес загвар зайлшгүй хэрэгтэй. Тиймээс бид улс төрөгчийн өртгийн сүлжээ бүхэлдэн санхүүжилт дайчилахад дэмжлэг үзүүлж байна. Энэ нь зөвхөн сэргээгдэх эрчим хүчний хэсэг биш, харин бүхий л өртгийн сүлжээг хамарна. Энэ бол улс төрөгчийн чиглэлдэх Азийн хөгжлийн банкны өөрчлөлт авчрах бодлогын оролцоо юм. Can be helpful to the economic sectors and scale up viable business models because you really need certain innovative business models to make sure that some of these expensive energy carriers become viable from private sector financing. And so we help to mobilize financing across full hydrogen value chain. It's not just renewable energy side, but right throughout the whole value chain will be supported by ADB. And so that's our transformational intervention in terms of hydrogen. Ноён Бриамт цаг гарган ярилцсанд маш их баярлалаа. Таны ажил амжилт хүсье.